өнөөдөр City and County of San Francisco-гийн хүний нөөцийн хэлтстэй ажилладаг. Одноотой бүгдээрээ уулзаж танилцъя. Тэгээ одноогоос энэ ажилд ороход одоо ямар шалгуур, ямар одоо үзүүлэлтүүдийг шаардаж байсан, хэрхэн яаж энэ ажилд орсон тухай асууж мэдье. Санацано намайг Адмаа гэдэг. Би City and County ажиллаад одоо 2 жил гарсан болж байна. Хүний нөөцөд нь ажилладаг байгаа. Энэ ажлыг анх яаж олов? Анкета хизээ бүгсэн? Би болохоор ямар ажилд орохоос өмнө би энэ San Francisco-гийн City and County-гийн тэр сайт руу орж байгаа. Тэгээ хайж агаад яг одоо анхны шатны нөгөө entry level гэж ярьдаг. Анхны шатны team ажлыг хайж агаад тэгээд хэдэн ажиллаганд орж байгаа. Тэгээд энэ ажлыг сонгож авсан байгаа. За тэгээ анх ажилд ороход ямар диплом, туршлага, шалгуур шаардж байв? Анхны шалгуур болохоор хамгийн гол шаардлага болохоор ногоон карттай байх эсвэл Америкийн нэгдсэн улсын иргэн байх шаардлага. Хоёр төр шаардлага нь хамгийн гол шаардлага байсан. Тэгээ гуравдугаар гэвэл одоо ямар нэгэн хэрэг төвөөрт оролцож байсан уу гэдэг шалгуур байгаа. За тэгээ дөрөвт нь мэдээж ажлын туршлага, ингээд энд хэр удаан ажлын туршлагатай байсан гэх мэт тийм шалгуурууд байсан. Шалгал гэх юм бол мэдээж ажлын ярилцлагандаа бэлдээд яг одоо тэр ажил маань яг ямар шалгуур тавьж гин гэдэг тэр зүйлийг би маш сайн уншиж судалж байгаа. Тэгээ яг тэрнийхэн дагуу би ингээд ажлын туршлага ярьсан. Мэдээж өмнө нь надад ингээд жоохон ажлын туршлага Америк ажлын туршлага байгаагүй ч гэсэн тодорхой хэмжээний ажлын туршлага яг зөв зүйтэй яг өөрийгөө сайн илэрхийлж би яг хэлье гэж бодоод ажлын тавьсан. За анкет бүрсэн яг хугацаанд анх яг анкет ингээд бөглөөд явж байхад яг ажлын ярилцлаганд дуудах хариу бол багцаагаар 3-7 хоноос сарын дараа ирж ирсэн. Тэгээд ажлын ярилцлаганд орсны дараагаас за энэ ажилчдын ингээд орж ирж байна гэдэг цагаар болохоор 3 хоногийн дараагаас болсон. За ярилцлаганд юу асууж вэ? Ярилцлаганд болохоор мэдээж ажлын туршлага асуусан. Хэр хэмжээний ажлын туршлагатай мөн одоо хэрвээ одоо хувь хүний асуултыг бас айгу асуусан. Одоо хэрвээ чи ингээд өдрийн цаандаа явах боллоо танаа ингээд чамайг хариуцдаг менежер чинь ингээд чамайг ажил даалгалаа. Чи алийг хэлбэл чи хамаагүй миний одоо өдрийн цааны цаг болчлаа гэдэг өдрийн цагаа аваад явах уу эсвэл ажлаа үргэлжлүүлээд хийх үү гэдэг хувь хүний одоо тиймхүү асуултыг маш их асуусан байгаа. За ярилцлага авсны дараа хэр хугацаанд хариугаа өгсөн бэ? Анкет бүгсний дараа, ярилцлагын дараа. Анкет бүгсний дараа болохоор ер нь сар гарангийн дараанаас надад ярилцлагын хариу ирсэн. Тэгээд ярилцлагандаа орсны дараа 2-7 хоног гарангийн дараанаас ярилцлагандаа та тэнцлээ гэдэг хариу ирсэн байгаа. Резюме дээр өөрөө бичсэн үү? Тийм тухайд бол өөрөө биччихсэн. Тэгээд ерөнхийдөө миний бас гол яг харсан зүйл нь тэр ажил яг ямар төрлийн сонгоод байгаа яг ямар төрлийн зүйл хийх юм гэдэг дээр нь тулгуурлаж би яг тийм хийгээ одоо яг нэг резюме дээр яг илүү харуулж өгөхийг шийдсэн байгаа. За сайн байна. Тэгээ City Hall дээр янз бүрийн career workshop эдэр хийдэг те тэр талаар танилцуулаач. Одоо City Hall дээр яг нөгөө гол хаалгаар оронгууд зүү эргээд одоо City County Career Center гэдэг байгаа. Энд болохоор ингээд анхны шатнд ингээд ажилд орох гэж байгаа хүмүүст ингээд тусалдаг. Тэгээд энэ ингээд нөгөө цагийн хуваартай бас ингээд резюме бичихэд ингээд тусалдаг, ингээд тэд өдөр тусалдаг гэсэн тэнгүүтээ одоо интервьюд ороход бас юу хэрэгтэй гэдгийг зааж тусалдаг хүмүүс зөндөө байгаа. Тэгээ яг ямар мэрэгчлэр ажиллаа хайж байгаа гэх мэтчлэн ингээд зөндөө ингээд боломжууд энэ City Career-д энэ City-ийн хүмүүсүүд олгодог байгаа. City Career-аар танаар ороод гарахад бол ингээд зөндөө тусламж авах боломжтой. Мөн ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ч гэсэн ингээд одоо тохирох тийм зөндөө ажлын career зөндөө байгаа. За маш их баярлалаа одноо. Тэгээд цаашдаа ажилтны амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд монголчуудаа гэж хэлэхэд зөндөө ажлын боломж болцоо байгаа шүү гэж хэлмээр байна. За тэгээ энэ хүү сайхан мэдээллийг бидэнд харанхуй өгсөн одноо маш их баярлалаа.